За энэ өдрийн мэнд тэжээнд дагаас үзүүлж байна. За өнөөдрийнхөө бичлэгээр антивирус гэж юу вэ гэдэг бичлэгийн талаар нэгсэн оруулчих. Сая түрүүн болохоор өмнөх бичлэгтэр болохоор вирусны талаар жоохон мэдээлэл өгсөн. Тэгэхээр вирус угаасаа дэлхий дээр маш их байгаа юм чинь бид нэр антивирус тодорхой хэмжээнд компьютерт ер нь байдлах хэвээр. Антивирус нь бол вирусыг халдлагыг зогсоох тийм үржилэн сэргийлэх маягаар ер нь ашигладаг. Тэгэн гот вирусны програмууд бол за ер нь Windows Security гэдэг энэ Windows 10 дээр бол Windows Security за ер нь ийм вирусны програм байгаа. То би бол унтраацсан юм ингээд буцаагаас асаач. За энэ real-time protection буюу ер нь ингээд асаалттай гэсэн үг. Windows 10 дээр бол ер нь өөрт нь ингээд вирусны програм байгаа. За тэгэн гут Windows 7, Windows 8 ашигладаг хүмүүс дээр ер нь бол Norton, Dr. Avira, AVG гэх янз бүрийн вирусны програмууд байгаа. Piri-ч бас вирусны програмууд байгаа. Жишээ нь AVG Piri антивирус байгаа. Avast бас Piri байгаа. За тэгэн гут яадаг вэ гэхээр Kaspersky бид нэр 2010 хэрэг яах юм бол суулгах юм бол ер нь 50,000 төрлийн вирусыг хамгаална гэд жишээ авчи. За тэгвэл Kaspersky 2019 он болохоор 600,000 төрлийн вирусыг хамгаалж чадна гэжээ. За тэгэн гот бид нэр яагаад ингэж хуучны онтоо ингэж хуучны версэнд антивирусны суулгаж болохгүй вэ гэхээр би чинь Google дээрээс нэг мэдээлэл оллоо л Word total вирус нь болохоор 6 сая гэж байгаа байхгүй. За тэгмээд энэ 6 сая вирусээс бид нар хамгаалахын тулд дотор айж бид нар Kaspersky 2024 суулгах юм бол тий нэг 5 саяыг хамгаалдаг ч юм уу тий гэх мэтэр ийм хөдөө байдлаар явнаа. За гэхдээ ер нь бол энэ вирусны програм ер нь бол үнэтэй байгаа. Монголд хэд бол 100 мянгаар зарж байгаа нэг юусерийг нэг жил ирэхийг нь. За AVG яг Piri антивирусд өсөнд байгаа. За тэгэн гот AVG Piri болон Avast хоёрыг ер нь бол суулгаж болохгүй. Энэ хоёр бол RAM амар хитэг. Тэний компьютер RAM-ыг зүгээр л ямар ч шалтгаангүйгээр ерөөсөө ингээл RAM-ны чинь 1 GB-ийн ерөөсөө байнга идэж байгаа гэсэн үг. Тэр ер нь бол дими. За Windows 10 болохоор өөрөө вирусны хамгаалалттай гэж түрүүн ярьсан шүү дээ. Ингээд Windows Security гэдэг. Хэрвээ энэ ямар үед ингээд ок вэ нэ гэхээр та ер нь бол Windows update байнга хийж явах хэрэгтэй. За ингээд check for update гэдэг хийж явах хэрэгтэй. За энэ бол миний хол яг ажиллаж байгаа юм. Би ер нь бол унтраач тийм асааж агаад Windows update хийгээд ах юм болвол ер нь л манай Windows юу маань өөрөө бас хөөрхөн ингээд нэг 5 сая маяг 6 саяг бол хөөрхөн хамгаалчихна. За тэгэн гот би нэг санал болгож байгаа одоо чинь Windows 7 молот үүн дээр санал болгох вирусны програм гэвэл үнэгүй програм гэвэл Baidu гэдэг ийм програм бас байна. За мөн 360.Piri security энэ хоёр л ер нь бол хоёул Piri ер нь бол бас нэг компьютер ачаад л маш шаардахгүй. Тэгвэл түрүүний тэр AVG болон Avast дээр бол компьютер зүгээр л гацаана. Зүгээр л та юу ч ашиглалаагүй байхад таны компьютерыг гацаадаг ийм сул талтай байгаа. За вирусны програмын талаар зохио ойлголттой болсон гэж антивирусны талаар ойлголттой болсон гэж найдаа.